Сайн байцгаана уу? Намайг Алтан долгын эрдэнэсэх дамгаалan гэдэг CCICMNHK лабораторийн овоц салбарт ахлах хэмжээр ажилладаг. За, манай овоц салбар дээр болохоор TGA гэдэг энэ 5E Mag 6700 гэсэн ийм багжийг бол ашигладаг. Энэ багж маань болохоор нүүрсний техник шинжилгээнүүдийн шинжилгээний хариуг бол ингээ гаргадаг юм багж байгаа. За, жишээлх юм бол энэ зуухан дээр нь болохоор нүүрсний дэгдэмхийн гарцыг тодорхойлдог. Энэ зуухан дээр болохоор нүүрсний чийг болон үнсний гарцыг тодорхойлдог. За, хоёулаа ингээд компьютертэй холбогдоод үйл ажиллагаа нь ингээд автоматар бүх үйл ажиллагааг гараар автоматар ингээд хийгээ явдаг багж байгаа. За, энэ саяны ирсэн үнс болон чийг дэгдэмхийн шинжилгээг бол ингээд гараар хийнгүүт хэмжээ гарын өөрийнх нь нөлөө олох, дээрэс нь жингийн шалгалт оруулах гэх мэтчлэн ингээд ерөнхийдөө айгүй олон нөлөөлөх хүчин зүйл ихтэй байгаад байдаг. Шинжилгээний хариу хэлбэлцэлтэй гарахад нөлөөлөх хүчин зүйл ихтэй байгаад байдаг. Харин энэ багж маань бүх үйл ажиллагааг автоматжуулснараа тухайн шинжилгээний хариу үнэн зөв гарах дээр илүү наривчлал сайтай тийм болгож өгч чадж байгаа юм аа. За, мөн дээрээс нь давуу тал гэх юм бол жишээлбэл бид нэр мөбл зуухандаа бол 12 дээжийг ингээд шинжилгээнд оруулаад шинжилдэг бол энэ дээр бол нийтдээ 19 дээшний шинжилгээг ингээд хийх боломжтой. Нэг ихлүүлсэн байхад бол дараа нь өөр элдв юм хийгээд ах шаардлагагүй. Зөвхөн шууд ихлүүлээл орхиход ингээд хангалттай юм байна. За, цаг хугацааны хувьд гэх юм бол харин жоохон алдагдaltaй. Нийтдээ нэг хэдэн дээж байгаагаас үл хамааран 4 цаг орчим зарцуулагдаж шинжилгээ дуустдаг байгаа. За, бас өөр нэг давуу талтай зүйл гэх юм бол нүүрсний үнс болон чийг дэгдэмхийн шинжилгээ нь ингээд өөрөө массан дээр хийгддэг шинжилгээ. Тэнгүүд тэр массыг ингээд тухайн хэмжээ нь аваад хариугаа ингээд дараа нь ингээд өөрчлөх боломжтой байдаг гэх юм уу? Масса ингээ өөрчлөнгүүтээ тухайн ингээд санамсаргүй болон санаатай байдлаар тухайн дээшний хариу ингээ өөрчлөгдөх боломжтой байдаг. Харин манай энэ багш маань болохоор ашигладаг энэ багжин дээр маань бүх үйл ажиллагаа нь өөрөө автоматар дараа нь тэр орсон масса өөрчлөх боломжгүй компьютер өөрөө бүх юм зүйлийг хийдэг учраас хариу гарч ирдэг. Тэр нь болохоор ингээд манай 17025-ын шаардлагыг маань ингээд хангаж өгдөг байгаа. Шалгалт тохируулах гэх юм бол бусад яг гараар шинжилгээ хийж байгаатай адил энд манай өөрөө дотроо аналитик жинтэй хоёулаа. Тэгэхээр жин дээр нь болохоор жингийн баталгаажуулалт хийгээд туухайгаа тавиад шалгаад үзчихэж болно. Бас дээрэс нь стандарт термометр ашиглаад термопар маань зөв зааж гэнэ үгүй зааж гэнэ гэдгийг нь бас шалгаад үзчих боломжтой. За, бас дээрэс нь багштай зүг ирдэг зааврыг нь унших юм бол температурыг нь калибрашн хийдэг тийм тохиргоо байгаа. Тэрэн дээрээс нь багжныхаа температурыг ахин дахин тохируулаад байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэгчийн зүгээс болохоор энийг нэг зөвлөдөггүй. Яагаад гэвэл ерөнхийдөө температур ингээд хэвийн ингээд явж байгаа учраас байнгын температурын тэр тохиргоог хийгдэхийг бол зөвлөдөггүй юм аа. За, түгээмэл гардаг ерөнхийдөө эдгэрэл гэмтэл алдаа гэх юм бол стандарт дэшний маань хариу ингээд өндөр гараад байж болно. Жишээлбэл үнсний хариу ингээд өндөр гараад байна гэдэг маань тухайн дэж дутуу шатаад байна гэсэн үг. Яагаад гэвэл үнс маань өөрөө үлдэгдэлт мас болохоор. За, тэгэхээр зуухны маань температур нь яг стандарт зааснасаа баг дээр тохируулагдсан байж болзошгүй. Эсвэл хугацаа маань хэтэрхий хурдан яваад иж бас болзошгүй. Яагаад гэвэл дутуу шатж байна гэсэн үг шүү дээ. Үнс их гарч байна гэдэг чинь. Нөгөө талаасаа дэгдэмхийн чийг маань их баг гарах, эсвэл баг гарах маань бас мөн ялгааг байдал саны хугацаа болон энэ температуртай холбоотой. Температур маань хит их байх юм бол чийг болон дэгдэмхийн маань гарц бол их гарна. Бага байх юм бол температур бага байх юм бол дэгдэмхийн гарц маань яг стандарт дэжтэйг харьцуулахад бол бага гарна гэсэн үг. За, мөн дээрээс нь аналитик жим маань ингээд дотор нь хоёуланда байгаа. Энэ сардаа нэг удаа юм эсвэл ээлжиндээ нэг удаа 14 хоногт нэг удаа ингээд үл хэлгээд доторхын цэвэрлжиж байгаа. Яагаад гэвэл тоос шороо хөрөмтлөгддөг учраас тэр тохиолдолд нөгөө дотор байдаг аналитик жингийн маань тэгш усан ингээд хөдөлсөн байдаг ихэнх тохиолдолд. Тэгэхээр тэрийг нь бас засаж залруулах зорилгоор аналитик жингийнхаа тэнцвэрийг нь олоод тэгш усыг ингээд тааруулчвал зүгээрээ. За, саяны ингээд өгсөн мэдээлэл дээр үндэслээд хэрвээ стандарт дэшний маань хариу хит өндөр эсвэл хит бага гарах юм бол бас мөн юу нэрэ термопарыг шалгалт тохируулах хийж болно.
Гэхдээ өөр тохиолдол бас стандарт ээж маань хэд удаан халгадлагдсан ч юм уу тиймэрхүү тохиолдлоос болоод муу гарах, буруу гарах тийм магадaltaй учраас энэ дээр нэлээд нухацтай болгоомжтой хандах хэрэгтэй. За тэгээд юуны маань дэгдэмхийн маань хариу ингээд шинжилгээ хийгдсэн цагаас ингээд нэг 2 цагийн дараа ингээ гараад ирдэг. Тэгэнгუთ параллел хийгдсэн буюу ингээ duplicate хийгдсэн шинжилгээний хариу ингээ хоорондоо зөрүүтэй байх магадлал бас байж болно. Тэр маань юутэй хамаарч ийнэ гэх юм бол нэг талаараа дэгдэмхийн маань хариу болохоор чигээ ингэж хасч олдог учраас дэгдэмхийн хариу нь чигнээсээ хамаарат энэ дээр хэрвээ чигний шинжилгээ буруу явагдсан ч юм уу жингийн буруу авсан ч юм уу тиймэрхүү тохиолдол гарах юм бол давхар тэр маань нөлөөлөд дэгдэмхийн хариу бас буруу гарах магадaltaй байгаа. Тэгэхээр тэрэн дээр бас анхааруул зүгээр. Эвдэрлэх гэх юм бол одоо термопарын асуудал байна. Эсвэл энэ дотор ингээд дэгдэмхийн юун дээр гэх юм бол 100хан дээр гэх юм бол дотор нь ингээд аюул олон мэдрэгчүүд байдаг. Одоо энэ маань ингээ өөрөө эргээд ингээд 20 ширхэг ингээд тэгэлтэй тэр маань ингээд өөрөө эргээд тэрийг ингээ автоматар мэдэрдэг учраас тэрийг ингээд тоолдог мэдрэгчүүд байдаг. Тэр мэдрэгч маань эвдрэх тохиолдол байна. Бас заримдаа ингээд буруу ажиллагааны гормын улмаас энэ дэшиг ингээд дэгдэмхийн зоох маань болохоор энэчнээ барилждаг. Тэрийг ингээд дэшээ өргөдөг юм 2 саваа байгаа. Тэр 2 саваа маань бас заримдаа хугарах тиймэрхүү тохиолдлууд гардаг. Өөрөөр нэг айхтар олон эвдрэл гэмтэл гараад байдаггүй. За эвдрэл гэмтэл гарлаа гэсэн тохиолдолд бол үйлдвэрлэгчтэй холбогдох боломжтой байдаг учраас үйлдвэрлэгчтэй холбогдоод цаг алдалгүй засвар үйлчлэгийг хийгээд явчих боломжтой. Тэгэхээр энэ багш маань хүний үйл ажиллагааг хөнгөвчлсөн шинжилгээний арга наривчлалыг илүү сайжруулсан ийм давуу талтай манай лабораторийн нэг чухал багш юм аа. За сайн байцгаана. Яа тэнийг юм.